За тэгээ бүдрээ сайн байцгаана уу? Эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээд Магдалины багийнхандаа өдөр бас нэг халуун алга ташилтаар баяр хүргье. За эзний ийл хайр ерөөл дүүрэн биздээ. Та дэрэгт хүндээ би тантай хамт энэ газар сууж байгаадаа маш их баяртай байна гэд хэлэнгээ. Тэгээд таныг эзэн өрөөх болтугай гэж хэлэхгүй юу? За, юу гэж байна? Баярлалаа гэж байна уу? Бид нэг зүйлийг маш сайн мэдж байгаа. Тэ эзэн хүн төрлөختнийг яг ижилхэн хайраар хайрлсан тий. Тэр бидний дээр нарыг ижилхэн мандуулж, бидний дээр сарыг ижилхэн мандуулж, бидэнд шүнийг ижилхнээр өгж, бидэнд энэ агаарыг яг ижилхнээр өгсөн байгаа, тийм үү? Түүнээс шинэ нэгэнд нь ялгаж илүү агаар өгж, заримд нь дутуу агаар өрөөс өгөөгүй бах, тий. Энэгээр эзэн төгс хүчит гэдгээ үргэлж бидний амьдралд баталж, үргэлж бидэнтэй хамт байгаа гэдгээ илэрхийлдэг гайхалтай эзэн юм аа. Амен. Тэгэхээр өдөр хамтдаа эзний оршихуйд, эзний чуулганд, эзний хүнтэй, эзний үхтэй, эзэнд өргөх магтаалтай байгаа учраас түүнд дахин нэг алдрын алга ташаалтыг өргөё. За 7 хоног энэ туршид эзний гайхалтай илчлэлт, түүний өдөрдөнж ятгалаг, зэмлэл, чиглүүлэг, босгон байгуулалт бүх зүйл таны амьдралд бас зөвшөөрөгдсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээ энэ бүх зүйлээр дамжуулан бид нар бас эзнийг өшөө илүү таньж мэдж түүний дүр төрх рүү өдөр ирэх тусам бид нар ойртохыг хичээж, зүтгэж, ятгах, төлөвлөж явдаг юм аа. Амен. Тэгээ энэ бүх гайхалтай өдрийн нэгэн том зүйл бол энэ өдөр байгаа. Эзэн хүн төрлөختөнд өөрийнхөө дуудсан хүмүүст гайхалтай нарийн өдрийг зөвшөөрч энэ өдрөөр дамжуулан өөрийн хүмүүсийг нэгтгэн өөртөө бас алдрыг авч үнэхээр бие биенээ босгон байгуулахын төлөө энэ өдрийг эзэн бидэнд зөвшөөрсөн юм аа. Тийм учраас бид нар түүний буулган дор орж түүнийг дагаж амьдрах шийдвэр гаргасан тэр өдрөөс хойш өнөөдрийн хүртэл бид нар бас эзний ариун өдрийг, эзний гайхалтай энэ ерөөлтэй өдрийг сахихаар хичээж, зүтгэж тэр газар ирж үнэхээр яг тэр өгөгдсөн цагт нь суух гэж бид нар бас эзний өмнө гайхалтай дуулуурыг хүлээн авч бас зүтгэж яваа гайхалтай өрөөгцсөн арт түмэн шүү. Амен. Тэгээ та дэрэгт хүндээ үнэхээр та өрөөгцсөн нэгэн шүү гэж хэлэхгүй юу? За та итгэж чинь үү? Амен. Би үнэхээр эзнэр өрөөгцсөн гэдэгтээ бол 100% итгэдэг. Надаас өмнө мянган сая хүмүүс бас яг энэ итгэлээр бас амьдарч ирсэн. Тэгэхээр энэ итгэлийн маань нэгэн хэсэг бол бас та бүхэн хамт байгаа юм шүү. Амен. За бидний эзэн түүхийн туршид өөрийгөө үргэлж байгаа эзэн гэдгийг харуулсаар ирсэн. Тийм үү? Тэгээд 7 хоногийн дундуур би чуулганы офисын байран дээрээ бас сууж илээ. Тэгээд энэ үед би бас эзэнд үнэхээр талархсан. Яагаад вэ гэхээр бид нар ингээд зарим хүмүүс маань ингээл бүтэнсэ өдөр ирчээл явчихж байгаа тий. Тэгээд 7 хоногийн туршид яг эд ингээд ажил өрнөж байдаг. Тэгээд бид нар 10 жилийн өмнө бол биднэрт ийм зүйл байгаагүй. Бид тий үнэхээр эзний өмнө тууштайгаар залбирсан тий өдөр хоногуд байсан хувьтай. Одоо харин эзэн биднийг нэг юм багц олгоод тэгээд бидний гайхалтайгаар ерөөсөн ерөөл байна гэдгийг харсан баг. Яагаад гэхээр би офис сууж байхдаа маш их завгүй үйлчлүүд явагдаж байгааг харсан баг. Завсаргүй утас дуурж гин, завсаргүй хүмүүс ирж уулзж гин тий. Үнэхээр тэр нь яаж гин, энэ нь яаж гин, тэр үйлчлэл яаж байгаа бэлээ. Өнөөдөр эсийн бүлэг тгий шүү, хойдлын халамжийн үйлчлэл, хүүхдийн үйлчлэл тийм байгаа шүү ч гэдэг юм уу тий. Маш их ажлууд явагдаж байгааг харсан. Нэг талаасаа баг нөгөө нэг компани шиг тий. Компани ч нэг юм бизнесийн зорилготойгоор ашиг олохын төлөө ингээд нэг төлөвлөгөө гаргаад үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Харин бид нар хаанчлалын төлөө тэгээ эзний амийг хэн нэгний зүрх сэтгэлд эзэн надаар танаар дамжуулан өгөхийн төлөө энэ өдрийг, энэ байгууллагыг, энэ цагийг, энэ чуулганыг таны амьдралд эзэн зөвшөөрсөн юм аа. Миний амьдралд эзэн зөвшөөрсөн байна гэдгийг олж харсан баг. Амен. Тэгэхээр үнэхээр эзэн гайхалтайгаар өөрийн хаанчлалыг тэлхийн төлөө, өөрийн авралын сайн мэдээг бусдад хүргэхийн төлөө, өөрийн үнэхээр тэр
эрх мэдлийг, өөрийн тэр хүч чадлыг бусдад мэдүүлэхийн төлөө ямар гайхалтайгаар ажиллаж байна гэдгийг харахтаа эзэн талархлыг өргөсөн юм аа. Та ч гэсэн санал нэг байгаагт хэрэгэлцэхгүй байна. Амен. Тийм учраас өдрөө түн дахин нэг алдрын чанга алга туршилтыг өргөө. Яагаад гэвэл тэр магтагдах зохистой эзэн юм аа. Тэр танаар дамжуулан, тэр биднээр дамжуулан, тэр өөрийнхөө дуудсан хүмүүсээр дамжуулан, тэр өөрийнхөө бүтээсэн бүтээлүүдээр дамжуулан өөртөө алдар магтаалыг авахар төлөвлөсөн. За баярлалаа. Эзэн юм аа. Амен. За тэгэхээр эзэн түүхийн туршид өөрийгөө илчилсээр байгаа. Маш товчхон та бүхэнд бас энийг илэрхийлэх гэж оролдъё. Эзэн бүх бүтээлийг бүтээснийхаа дараа Адамаар дамжуулан өөрийнхөө бүтээсэн хүнээр дамжуулан энэ хүн төрлөختөнд ажиллаа хийж эхэлсэн. Тийм үү? Түүнээс хойш Ноагаас хойш Бабелийн цамхагаас хойш үнэхээр Авраам, Исаак, Яаков, Мосе, Йошуа, тэгээ шүүгчд, тэгээ Хаад, үнэхээр Самуэль, Давид гэдэг тий. Түүнээс үргэлжлүүлээд их баг иш үзүүлэгч нар. Энэ олон хүмүүсээр дамжуулан өөрийнхөө сонгосон энэ хүмүүсээр дамжуулан эзэн хүн төрлөختөнд өөрийгөө илчилсээр баг. За иш үзүүлэгчдээс хойш эзнийг хүртэл судлаачид бол чимээгүй гэж үзэж байгаа. Энэ үед бол бурхан ямар ч илчлэлтийг хүн төрлөختөнд өгөөгүй гэж. Гэхдээ энэ бүх зүйл гэсэн эзний төлөвлөгөө байсан гэдгийг харж байгаа. Харин Есүс Христ энэ дэлхий дээр ирээд түүгээр дамжуулан эзэн хүн төрлөختөнд дахин илчлэгдэж хүн төрлөختнийг өөрийн авралдаа авсан ийм гайхалтай илчлэлтүүдийг өөрийгөө байгаа шүү гэдгийг бурхан түүхийн туршид өнөөдөр хүртэл хийсээр байгаа юм аа. Амен. Есүс Христийг ирснээс хойш өнөөдөр түүнд итгэж түүнийг дагаж таньж мэдс түүнд дагаж өөрийнхөө амьдралыг өгсөн хүмүүсээр дамжуулан эзэн өөрийгөө илчилсээр байгаа гэсэн үг. Нэгсэндээ өөрийн чуулганаар дамжуулан эзэн би байгаа шүү гэдгийг үргэлж илчилдэг эзэн юм аа. Тэгэхээр өнөөдөр бид Есүс Христэд түүнийг итгэж түүнийг дагаж амьдарч байгаа учраас танаар дамжуулна. Таны дэрэгдэх найзаар дамжуулна. Таны эргэн тойронд байгаа хүмүүсээр дамжуулан эзэн өөрийгөө илчилсээр байгаа юм шүү. Амен. Та эзнэр сонгогдсон нэг юм. Та итгэдэг үү? Та эзнэр сонгогдсон нэг юм. Танаар дамжуулан эзэн гайхамшигыг хийн. Танаар дамжуулан эзэн эрх чөлөөг тунхаглана. Танаар дамжуулан эзэн эдгэлтийг хийх болно. Амен. Та итгэж байна уу? Ийм гайхалтай эзний мотор дор, ийм гайхалтай эзний оршихуй дор, ийм гайхалтай эзний үгний дор дуулууртаагаар бид нар өнөөдөр энэ газар сууж байгаа нь ерөөл юм аах танараа. Амен. За тэгээд өнөөдрийнхөө үг рүү оръё. Би та бүхэнд Лук номын 5 дугаар бүлгийн 17-оос 26 дугаар ишлэлийг эзнээс хүлээж аваад бэлдэж ирлээ. За би таг нь уншиж өгье. Та бэлэн үү? Танд Библи байна уу? Ариун судар байна уу? Эзний үг байна уу? За. Яг хин нэг нь босоод энэ зүйлийг уншаад өгөхийг хүсэж байна. Лук номын 5 дугаар бүлгийн 17-оос 26. За, тийм хүн байна уу? 50 босох байлгүй. За. Аахан байна уу? Саяны Библиэд байна гэсэн хүмүүсээс бас уншаад өгвөл тээ. За, болрогч. За. Бүгд алга ташээ. Тавын 17-оос 26.
аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч дээврээр тэр хүнийг төвсөртэй доош болгож Есүс юм яг төгтөн бидний итгэлийг хараад Есүс анд минь нүгэлжийн уучлалцсан гэхээр өөрийн багшаар болон фарисеучуд Бурхны дарамжны ярьжгүй энэ хүн хин гихч вэ? Гагцхүү Бурхнаас өөр хэн нүглийг уучлах чадах юм бэ? Имэн дотор боццоожээ. Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд та нар яагаад ингэж бодов? Нүгэлжийн уучлалтлаа гэж хэлэх эсвэл босоод авах гэж хэлэх аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах хэрэглэлтэй та нар мэдүүлэхийн тулд гэж савчтай өгөнд би чам хэлж байна. Бос төвсгэрээ аваад гэртээ хайх. Ариун өмнө хүн бидний өмнө босож дээр нь идэж байсан юм аваад Бурхныг алдаршуулсаар гэрээ зүг явжээ. Тэд бүгдээрээ мэл гайхаж Бурхныг алдаршуулж хэлсэн бөгөөд Бурхнаар сонгогдсон гэж өөрийгөө үздэг тэр хүмүүст хандан бичигдсэн тийм ном баг. Гэхдээ мэдээж бас Бурхнаар дуудагдсан хүмүүст бичигдсэн байж таар. Марк ном мөн тэр хүмүүст хандан бичигдсэн ном. Харин энэ Лук гэдэг энэ ном бол харь үндэстнүүдэд зориулж бичигдсэн ном байдаг. Харь үндэстнүүдэд. Лук гэдэг энэ хүнээр дамжуулан бичигдсэн. Тэгээ Лук өөрөө бол харь үндэстэн хүн байсан. Тэгэхээр харь үндэстэн гэдэг бол сая миний дурдсан нэг юм түүхийн явц явуулаа шүү дээ, тий. Түүхийн явц. Энэ түүхийн явцад явж байгаа хүмүүс өөрсдөө бол Бурхнаар сонгогдсон ард түмэн гэж үздэг ийм хүмүүс. Харин Есүс Христийг ирэх энэ үед бол Есүс Христийг хүлээж авч чадаагүй юм хүмүүс. Харин энэ хүмүүс Мосегийн хуулийг ягштал биелүүлдэг ийм Бурхнаар дуудагдсан хүмүүс. Харин тэдгээр үйл явдлаас гадуур байгаа хүмүүсийг харь хүмүүс гэж үзэжсэн байна. Одоо жишээлбэл Ромын ард түмэн грекүүдийг те харь хүмүүс гэж үзэжсэн. Харин энэ Лук гэдэг хүн яг энэ харь гэж үзэгдэжсэн хүн баг. Гэхдээ энэ Лук гэдэг хүн бол Есүс Христийн дагалдагч буюу Паултай маш ойрхон байсан юм хүн. Лук ном нь Есүс Христийг энэ дэлхий дээр ирээд үнэхээр 33 жил үйлчлээ гайхамшигтайгаар хийсний дараа Есүс Христийн үйлчлэл сүүлийн 3 жил нь бол маш гайхалтайгаар хүндрэлтний амьдрал ичлэгтгэхээр хийгдсэн гэж үзэж байгаа. Харин энэ ном бол манай эртний нэг 60-аас 63 оны үед бичигдсэн юм ном байна. Нэгсэндээ Есүс Христийг энэ дэлхийгээс явсноос 30-аад жилийн дараа бичигдсэн ном байна. Яг энэ үед бол юу болсон бэ гэхээр Есүс Христ яг нүдээр үтсэн, тэгээ түүний хийж байгаа гайхамшигтай үйлчлүүдийг нүдээр үтсэн хүмүүс эхнээсээ Тэнгэр рүү хальж эхэлсэн юм үе байна. Тийм учраас Бурхан хүн төрлөختөнд өөрийнхөө үгийг бичгийн хэлбэрээр, захидал хэлбэрээр үлдээх ёстой байна гэдэг энэ зүйл эзний хүмүүсийн дотор, эзний хүмүүсийн дээр ариун сүнсээр өгөгдсөн байдаг. Тэгээд бичигдсэн байгаа ер нь бол. Зорилго нь. За харин энэ бичигдэхдээ харь үндэстнүүдэд зориулж бичигдсэн. Та бүхэн Марк номыг бичгийг харах юм бол Марк ном бол маш богинохон байдаг шүү дээ, 15 бүлэгтэй. Харин Лук ном бол бусдыгаа бол нэлээд урт бичигдсэн. Гэхдээ Лук бол маш дэлгэрэнгүйгээр бичигдсэн юм ном баг. За энэ ном дээр үнэхээр эзэн өнөөдөр бидний 5 дугаар бүлгийн 17-оос 26-ыг бидэнд өгсөн байна. Тэгэхээр Есүс Христийн энэ үйл явдал болохоос өмнө маш олон гайхамшигтай үйл явдал болсон байдаг. Бид нар Марк номын 1-р бүлгээс харах юм бол тэр газар эзний гайхамшигтай үйлчлүүд явагдсан байдаг. Есүс Христийг синагогт ороход тэнд сууж байсан хүмүүс та бол Бурхны ариун нэгэн мөн байна гэдгийг таньж ирсэн баг. Тэр нь хэн байсан бэ гэхээр муу сүнстэй нэг юм байсан. Нэгсэндээ Есүс Христийг муу сүнс харахтаа түүнийг таньжсэн гэсэн үг. Энэ гайхамшиг мөн үү? Нэг талаас гайхамшиг тий. Есүс Христ тэр газар маш олон эдгээлтүүдийг хийж ирсэн. Муу сүнстэй нэг чөлөөлж цаашаа эргээд Петрийн ээжийг халуурж яхад нь эдгээж мөн тэр оройноо чөтгөрд эзэмдүүлсэн мөн өвчтөе үе олон хүмүүсийг эдгээсэн юм гайхалтай үйл явдал болж байгаа. Мөн энэ үйл явдал болохоос өмнө Есүс Христ яасан мэхээр саа өвчтөе нэг эдгээсэн байдаг. Уучлаарай. Уйман өвчтөе нэг эдгээсэн байдаг. Тэгэхээр энэ уйман өвчин гэдэг бол маш тийм аимшигтай халдвартай өвчин. Энэ өвчний тусах юм бол гэрээсээ
гэрхнээсээ мөн хотоос маш хол очиж тусгаарлагддаг ийм одоо байсан. Юун тэрэнд одоо хүмүүс хурж мөрөх. Харин Есүс Христ энэ үед хүрх үед уян өвчтэй хүн хүртэл эдгэрж ирсэн. Ийм гайхамшигыг хүн төрлөختний амьдралд хийж ирсэн. Тэгэхээр өнөөдөр яг энэ сургаал эхлэхийн өмнө юу гэж байгаа вэхээр нэгэн өдөр Есүс Христ энэ ишлэл өгөгдөхтэй юу гэж байгаа вэхээр Есүс Христ нэгэн өдөр Есүс Христ сургаал зааж байсан баг. Сургаал зааж байсан. Тэгэхээр Есүс Христийн энэ дэлхий дээр ирсэн зорилго бол ерөөсөө сургаал заах байсан. Бусдыг Бурхан руу авчрах, мөн өөртөө итгүүлэх, тэгээд тэдний амьдралд үнэн, хүч, эрх мэдэл байна гэдгийг харуулахыг зорж ирсэн. Мөн хүн төрлөختний гэм нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдохын тулд ирсэн байна. Тэгэхээр нэг өснөө Есүс Христ энэ дэлхий дээр ирэхдээ түүний хийдэг ажил юу байсан бэхээр ерөөсөө сургаал зааж бусдыг чиглүүлдэг ажлыг хийдэг байсан. Амен. Өнөөдөр бид нар бол эзэмсэн мэрэгжлээрээ л ажил хийгээ явж байгаа шүү дээ, тийм үү? Энэгээр хоолоо олж идэл явж байгаа юм. Харин Есүс Христ энэ дэлхий дээр бусдыг сургахын тулд ирсэн баг. Тэгэхээр бид нар Лук номын 2-ын 46-аас 47-ыг харах юм бол тэр газар Есүс Христ яг хүүхэд ахуй насных нь зүйл гарч байгаа. Юу гэхээр 12 настай байхдаа Есүс Христ тэр газар сүм дотор суугаад хуулийн багш нартаа цэц хаялдж байсан баг. Хүүхэд байхдаа шүү. 12 настай гэдэг чинь яг өсвөр нас шүү дээ, тийм үү? Тэр яг энэ газар Есүс Христ хуулийн багш нартаа цэц хаялдж байсан. Мөн Есүс Христ Марк номын 1-р бүлгээс харах юм бол Капернаум гэдэг хотод ирээд тэр газар эрх мэдэлтэйгээр сургаалуудыг зааж ирсэн баг. Эрх мэдэлтэй сургаалуудыг зааж ирсэн. Юусэн Есүс Христийн Капернаум хотод ирээд синагогт орох үед синагогт ихэвчлэн хуулийн багш нар буюу бэлтгэгдсэн хуульч нар тэр газар сургаалыг айлддаг ийм одоо заншилтаа байсан. Харин Есүс Христ тэр үед тэр хот руу тэр синагог руу яваад ороход маш эрх мэдэлтэйгээр тэр газар сургаалыг айлдж байсан. Харин энэ сургаалаас болж тэр газар чөтгөрүүд зайлж хүмүүс чөлөөлөгдөж тэд нар эрх чөлөөг олж харж байсан баг. Нэг усандаа тэр газар Есүс Христ эрх мэдэлтэй байсан гэдгийг Марк номын 1-р бүлэг дээрээс бид нар харж болж байгаа. Мөн харах юм бол Лук номын 3-р бүлэг дээр Есүс Христ баптизм хүртэж байгаа. Энэ баптизм хүртснийхаа дараа Есүс Христ цөлд соригдоод тэгээд үйлчлэлийг эхэлж байгаа. Ийм үйл явцад болж байгаа гэсэн. Нэг өсөндөө Есүс Христтэй хийж байгаа бүх зүйлүүд дандаа сургаал зааж ирсэн баг. Сургаал зааж ирсэн. Тэгэхээр та бүхэн сургаал гэдэг зүйлийг бол ойлгож байгаа бах, тийм үү? Тэгэхээр Есүс Христийн энэ дэлхий дээр ирсэн гол зорилго юу гэхээр Лук номын 4:18-аас харах юм бол маш онцгойгоор тэр газар хэлсэн баг. Есүс Христ энд ирсэн зорилгыг тэн дээр юу байсан бэ гэхээр Есүс Христ ядууст сайн мэдээг түгээхийн тулд ирсэн. Ядууст сайн мэдээг түгээхийн тулд. Түүний сургаалын нэг хэсэг нь байна шүү дээ, тийм үү? Мөн тэр олзлогчдод эрх чөлөөг өгөхийн тулд ирсэн баг. Олзлогчдод эрх чөлөөг өгөхийн тулд. Мөн тэр сохруудад хараа оруулахын тулд. Мөн тэр дарамтанд байгсдыг чөлөөлөхийн тулд ирсэн баг. Мөн тэр эзний тааламжт жилийг тунхаглахын тулд энэ дэлхий дээр ирсэн. Тэгэхээр Есүс Христийн энэ дэлхий дээр зааж ирсэн сургаал яг төлөвлөгөөнийхаа дагуу явж байсан гэсэн. Тэр сохруудад хараа оруулж, тэр дарамтстад байгсыг чөлөөлж, тэр ядууст сайн мэдээ түгөөд, тэр үнэхээр эзний тааламжт жилээр дамжуулан, эзний тааламжт цагаар дамжуулан гайхалтай ажлуудыг энэ дэлхий дээр хийж исэн байна. Тэгэхээр 405 гаруй жилийн өмнө Исаи номоор дамжуулан яг өнөөдрийн энэ
Есүс Христийн тунхаглаж байгаа тунхаглаж байгаа сургаалыг Исая гэдэг иш үзүүлэгчээр дамжуулан бас илчилсэн байдаг. Исая 61-р бүлгийн 1-2-ыг харах юм бол яг саяны дурдсан зүйлсийг иш үзүүлсэн байдаг. Тэгэхээр Есүс Христ энэ гайхамшигтай сургаалыг хийж байсан баг. Сургаалуудыг яг тэр нэгэн өдөр хийж исэн баг. Тэгэхээр магадгүй өнөөдөр бидний амьдрал ч гэсэн Есүс Христ энэ гайхалтай сургаалууд ирсэн учраас бид нар энд газар сууж байгаа гэсэн үг. Нэг өсөндөө эзний гайхалтай эрх мэдэл түүний тааламжит цаг бидний амьдралд байсан учраас бид өнөөдөр энэ газар суух боломж нэгүсэл ерөөл бидний амьдралд ирсэн юм ахтана. Түүгээр сонгогдсон гэсэн. Амен. Харин яг энэ сургаал явж явах үед юу болсон бэ гэхээр тэр газар нэг хэдин хянагч нар байсан баг. Тэгээ бид нар эндээс харах юм бол Галилаас, Юдэгээс, Иерусалимаас, тэгээ Галилийн бүх тосгодоос гэж. Хуулийн багш нар болон Фарисеучуд ирсэн байсан гэж. Тэгэхээр хуулийн багш нар болон Фарисеучуд яадаг байсан бэ гэхээр тэр газар тэгэхээр Есүс Христийн тунхаглаж байгаа сургаалыг эсэргүүцдэг хүмүүс байсан баг. Эсэргүүцдэг хүмүүс. Нэг өсөндөө Есүс Христ тэр газар хяналтын дунд одоо өөрийнхөө сургаалыг тунхаглаж байсан гэсэн. Энэгээр юу хэлэх гээд байна гэхээр худлаа зүйл ч юм уу хэн нэгний зохиомл зүйл Библиэлд бичигдэх боломжгүй юм а гэдэг зүйлийг хэлэх гээд. Боломжгүй юм а. Тэр газар үнэхээр Есүс Христийн сургаалаас болж үнэхээр муу санаа хүртэл гаргаж исэн хүмүүс байгаа байхгүй энэ Фарисеучуд тэгээд хуулийн багш нар. Яг тэгвэл энэ хүмүүс бол маш эрх мэдэлтэй хүмүүс байсан. Тэд нар синагогт орж сургаал заадаг. Нэг өсөндөө тэд нар бол маш өндөр албан тушаалтай хүмүүс байгаа байхгүй. Хэн нэг зааж сургаж чиглүүлнэ гэдэг бол энэ бол гоё ажил шүү дээ, тийм үү? Хэн нэгнээс хүндлэлийг авч амьдрдаг гэсэн. Нэг өсөндөө таны өнөөдөр ажлын байрыг ирээд хэн нэгэн булааж байгаа юм үйл явц болж байгаа байхгүй. Ер нь бол маш энгийнээр ярих юм бол Есүс Христ ирээд сургаал заах үед тэр хүмүүсийн нөгөө нэг заадаг сургаал нь гологдож эхэлж байгаа байхгүй. Нэг өсөндөө хүлийн зөвшөөрөлтөө болж эхэлж байгаа гэсэн. Тэр таны хамгийн сайн хийдэг ажлыг хэн нэгэн ирээд булааж авал бид нар нөгөө хоолноосоо салж эхэлнэ үстэй. Тийм үү? Тийм учраас яах вэ? Маш сайн хянах ёстой. Энэ зөв ярьж гин үү? Буруу ярьж гин үү? Тэ? Энэ хүний зүйл нь юу болсон бэ гэхээр тэнгэр заагдсан баг. Тэнгэр заагдсан. Хоёрдугаар зүйл нь юу болсон бэхээр эзний ариун сүнс бит хэлбэрээр түүний дээр орж тэгээд чи бол миний хайтгүй гэдэг ийм дуу гарсан баг. Амен. Тэр энэ зүйлийг хэн харсан бэ гэхээр Иохан Баптист гэдэг хүн харсан байдаг. Иохан Баптист гэдэг. Мөн энэ зүйлийг тэр гол одоо Йордан гол дээр маш олон хүмүүс баптизм хүртчихсэн. Тэр хүмүүс бас харсан байдаг. Амен. Яг энэ үеэс ахуулан Есүс Христ өөрийнхөө үйлчлэлийг гайхамшигтайгаар эрх мэдэлтэйгээр эхэлсэн байдаг. Нэг өсөндөө тэр үед Есүс Христ эцэгтэйгээ уулзсан юм ах түнэр. Түүнийг харсан юм ах түнэр. Түүний хүч түүн дээр ирсэн юм ах гэсэн. Тэгэхээр магадгүй өнөөдөр та яг эцэгтэйгээ уулзсан уу? Ойлгож байна тий? Тэнгэр нэгдэж ариун сүнс бит хэлбэрээр Есүс Христ дээр ирж Тэнгэрээс чи бол миний хайрт хүү юм а гэдэг дуу гарсан юм а. Нэг өсөндөө эзний хүч, Бурхны хүч, эцгийн хүч Есүс Христ дээр ирж байгаа гэсэн үг. Лук ном ихэвчлэн яг юуг зааж байгаа гэхээр Есүс Христ бол хүний хүү юм а гэдэг зүйлийг хэлж байгаа. Хүний хүү. Библиэс бид нар харах юм бол Есүс Христ бол 100% бурхан, 100% хүү юм а гэдэг хэлж байгаа гэсэн. Мэдээж бурхан мөн чанараас нь харах юм бол Есүс Христ баптизм хүртэх шаардлагагүй байсан. Тийм үү? Эцэгтэйгээ уулзах шаардлагагүй байсан.
Угаасаа хамт байгаа учраас. Харин Есүс Христ баптизм хүртэж, тэнгэр заагдаж, ариун сүнс бит хэлбэрээр түүний дээр бууж ирж, чи бол миний хайрт хүү юм а гэж хэлэх энэ үйл явц бол яг түүний хүн хэлбэр дээр бууж ирж байгаа Бурхны хүч юм аах. Амен. Нэг үсэндээ бидний амьдралд ийм зүйл бас болох бүрэн боломжтой гэдгийг Бурхан бидний амьдралд илчилж байгаа гэсэн. Нэг үсэндээ хүн төрлөختөнд ингэх нь зохистой юм а гэдгийг Бурхан мэдчихсэн гэсэн. Амен. Харин энэ хүч Есүс Христэд ирэх үед Есүс Христ үйлчлээ эхэлсэн байдаг. Өнөөдөр бид нэр Бурхантай уулзсан уу? Өнөөдөр та Бурхантай уулзсан байгаа юу бах та нар? Хэрвээ таны амьдралд Бурхан байхгүй бол бид мянга өөрийнхоороо зүтгээд бид өөрийн чадвараараа, өөрийн мэдлэгээрээ, өөрийн хүчээрээ явах юм бол ядрах болно бах та нар. Сүлдэх болно. Айгуул бид нар Бурханыг өгөөсгөж ирнэ. Яг бол бид нар сул дор учраас. Харин бид Бурхантай уулзаж Бурханаар дамжуулж хийх аваас бидэнд боломжгүй зүйл гэж байхгүй юм ах та нар. Амен. Бурхан биднийг хайрлсан учраас, Бурхан биднийг өрөөсөн учраас, Бурхан бидэнтэй хамт байгаа учраас энэ гайхалтай эрх мэдлийг бидний амьдралд өгсөн юм. Түүний хамгийн тод жишээ эзэн Есүс Христ. Түүний дээр тэнгэр загдаж, ариун сүнс бит хэлбэрээр түүний дээр бууж, тэнгэрээс чи бол миний хайрт хүү юм а гэсэн. За энэ хүчийг аваад Есүс Христ саяны миний өмнө дурдсан гайхалтай үйлчлэлүүдийг эхэлсэн баг шүү. Яг энэ үйл явдал болоод 40 өдөр 40 шөнийн туршид цүлд ариун сүнстэй хамт сатанд сорогдоод тэгээд гайхалтайгаар ялтыг байгуулад тэгээд синагогт орж ирээд түрүүний Лук 4-р бүлгийн 18 дахь ишлэлийг 18 дахь ишлэлээс дутсан байдаг. Исая намаар өгөгдсөн ишлэл. Энэ бол миний зорилго юм а гэж. Тэгэхээр яасан бэхээр тэр үед эзэнд нөгөө эдгэх хүч чадал нь ирсэн юм ах тунараа. Бурхантай уулзсан учраас, Бурхантай хамт байгаа учраас түүний дээр эдгэх эрх мэдэл нь байгаа юм ах тунараа. Амен. За тэгэхээр яасан байх нь вэ? Сургаал заагаад түүний гайхамшигтай үйлчлэлүүд маш олон хүмүүст хүрч ирсэн баг. Есүс Христ рүү үү түмнэрээ хүмүүс ирж ирсэн баг. Маш олноороо ирж ирсэн баг. Тэр болгон дээр Есүс Христ эдгэж байсан, чөлөөлж байсан, сайн мэдээг тунхаглаж байсан баг. За ийм хүч эзний дээр байсан учраас энд үргэлжлүүлээ дахин нэг үйл явц болж байгаа. Тэгэхээр хүчийн талаар та ойлгож байгаа юм шүү дээ, тий? Миний нөгөө хүүхэд нас толгойд төссөн л дээ. Тэгээ толгойд гэдэг бол нэлээд чанга тийм үү? Атманууд ихтэй. Зодон зохион ихтэй ийм газар л да ярина. Тэгээд миний нэг сайн найз байдаг байсан. Бид нар нэг тавуулаа нийлдэг байсан. Эрэхтэй тавуулаа. Тэгээд тэрэн дундаас миний нэг маш сайн одоо багасаа үерхэж нөхөрлсөн найз маань нэлээд тийм бярта хүчтэй барилдадаг нэг тийм залуу байсан л да. Тэгээ манай тэр нөхөр бол нэг дээшээгээ 3 үе ямар ч асуудалгүй. Ойлгож байна те ямар ч асуудалгүй. Ер нь бол араа дагаа гарддаг гэсэн. Тэгэхээр тэр найзтайгаа хамт байх үед бол юунаас айдгүй гэсэн. Тэр үед бол бас л ингээл томрох гэж үзэн штэ ер нь бол тийм. Яг энэ бол ирчүүдийн зовлон л доо. Ойлгож байна те ирчүүдийн зовлон. Нэг өсөндөө тэр найзад маань хүч байгаа учраас би тэр газар амар тайван зогсож чадж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүчийн хажууд бол эзний хүч бол гайхамшигтай хүч юм аа. Түүний хүч эдгэх чадaltaй хүч гэж байгаа. Амен. Түүний хүч бол эрх мэдэлтэй бөгөөд бидэнд амь өгч чадaltaй хүч юм аа. Амен. Түүний хүч бол бүх зүйлийг чөлөөлж чадах, дарамтанд байх ёстыг эрх чөлөөнд гаргаж ирэх тийм хүч байгаа. Амен.
Тэр ийм гайхалтай хүч байгаа учраас тэнд байгаа хүмүүс хараад хушуурна үсттэй. Тэгээд нөгөө нэг хүч чадалтай хүнтэй хамт байгаа чинь тэн дээр чи ирээд хүмүүс ингээд ойлгомж мэлгэнал юм өгж мөгөөд байдаг шүү дээ. Яг бол хүч чадал байгаа учраас. А сул дорой нэгэн байх юм бол ирээд өө чи юм яах гэдэг юм байна гэл янз бүр болдог шүү дээ, тий. Тэгэхээр гайхалтай бурхны хүч чадал түүний дээр байсан учраас хүмүүс түүнэр өв олноор ирж ирсэн баг. Түүний нэгэн жишээ юу гэхээр үргэлжлүүлээд бид нэр 18 дахь ишлэлээс харах юм бол нэгэн саа өвчтөе хүнийг хэдэн хүмүүс Есүс рүү авчирсан баг. Есүс рүү авчирсан. За баярлаа. Хэдэн хүмүүс Есүс рүү саа өвчтөе хүнийг авчирсан. За Марк номдоос харах юм бол ер нь 4 залуу гэж байгаа. 4 залуу дэвсгэрээс нь ингээд өргөөд нэгэн саа өвчтөе хүнийг Есүс Христээр авчирсан. Тэгэд ирэх үед тэр газар олон хүмүүс байсан учраас тэд нар дотгошоогоо яг хаалгаар бол орж чадахгүйсэн. Тийм үйл явц болж байгаа тийм. Тэгэхээр магадгүй энэ залуучууд энэ саа өвчтөе хүмүүсийн ах トゥ хамаатан садан байж болох юм. Тийм үү? Эсвэл үнэхээр сайн найз нөхдөд байж болох юм. Энийг бид нэр бас юунаас харж болох вэ гэхээр үнэхээр зориулт гаргаж байгаа байхгүй энэ хүмүүс. Саа өвчтөе байсан учраас тэр хүн босч чадахгүй байсан. Тэр хүн явж чадахгүй байсан. Тэр хүн үйлдэл хийж чадахгүй байсан. Бүр ингэж харах юм бол дэвсгэрэлтэн тэр хүнийг авчирсан байгаа шүү. Тэгэхээр тэр хүн бүр орноосоо ч өндих, орноосоо ч хөдлөх чадваргүй тийм өвчтөе хүн байсан гэж таарад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ хүмүүс энэ саа өвчтөе хүнийг эдгэхийн төлөө маш олон газраар явсан байж болох юм. Сайн гисэн болгон дээр очисон байж болох юм, тийм үү? Хийж байгаа үйлдэлийг харах юм бол ер нь бол тийм байгаа даа. Үнэхээр түүний дотны найз нөхөд ах トゥ хамаатан садан тийм хүн байх магадлал өндөртэй байна. Тэгэхээр энэ хүнийг авчрахын тулд тэр хүмүүсээс юу гарч ийн? Нэгдүгээр золиос гарсан байна, тийм үү? Өөрийнхөө цаг зав, хүч хөдөлмөр, маш олон золиосод гарч байгаа. Хоёрдугаар зүйлүүд бол үнэхээр зориултууд тэр газар гарч байгаа. Ирээд олон хүмүүс байсан, харин олон хүмүүс байгаад орж чадахгүй байсан учраас түүнийг бүр дээврээр нь доошо болгосон баг шүү. Дээврээр. Тэгэхээр яах нь вэ? Дээвэр дээр гараад дээврийг хуулаад чи бас нэлээд хүч хөдөлмөр орно үстэй. Тэгээд тэр хүмүүс ингээд доошо болгож байгаа байхгүй. Нэг усандаа эдгээр хүмүүст үнэхээр Есүс Христтэй уулзах юм бол энэ хүн эдгэрнэ гэдэг итгэл байсан баг. Тэр энэ итгэл хаанаас ирсэн бэ гэхээр нөгөө нэг сургаалаар дамжуулаад тэгээ Есүс Христийн хийжсэн гайхамшгуудаар дамжуулаад Есүс Христийн гаргаж ирсэн тунхаглалаар дамжуулаад нөгөө тэр нэгэн өдөр хийжсэн тэр үйлчлэлээр дамжуулан тэр хүмүүсийн амьдралд итгэл төрсөн баг. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлд итгэл төрсөн баг. Тийм учраас тэр газар руу нөгөө саа өвчтөе хүнийг авчирч байгаа. Тэр олон хүмүүс дунд явна гэдэг бол жоохон төвөгтэй шүү дээ, тийм үү? Та нар ингээд захаар мэдээж зөндөл явдаг баг. Яг нөгөө нэг хичээл ном эхлэх үеэр бол үнэхээр хүн ихтэй. Тэгээд дээр нь баяр ёслолын үед бол үнэхээр хүн ихтэй, тий. Тэгээд явах жоохон төвөгтэй байдаг шүү. Бид нар зүгээр л өөрсдөө сайн сайхны төлөө юм цуглуулаад явхад жоохон төвөгтэй юмуд их байдаг, тийм үү? Тэгээд саяхан өчтөр болоо явна нэг харан хамтлагийн 30 жилийн ой гэл олон хүмүүс тийм цугларлаа шүү. Тийм үү? Тэр газар очиод хичнээн ингээл дуулж баясж байгаа ч гэсэн ингээл олон хүмүүс байгаа учраас жоохон төвөгтэй бас, тийм үү? Тэгэхээр олон хүмүүсийн дунд энэ хүнийг яг үннийг хэлэхэд аваачхад идэхгүй юу гэдэг бас асуудалтай шүү дээ, тийм үү? Бүрхэг. Харин энэ хүмүүст бол тэр итгэл байсан. Итгэн. Тэгэд ямар ч саад бэрхшээл байснаас үл шалтгаалаад нөгөө саа авчтай хүнийг дэвсгэртэй навчраад тэгээ дээврээр нь Есүс Христийн яг өмнө нь гэж байгаа шүү. Төв зэг дээр нь болгосон. Тэгэхээр олон хүмүүс байсан учраас яг Есүс Христийн эргэн тойронд нь мэдээж маш олон хүмүүс байсан байж таараа, тийм үү? Тэгээ тэр хүмүүсийн дундуур бас яг Есүс Христийн яг нөлөөлж байгаа бусад эрхтнүүдийнхаа үйл ажиллагаа хязгаарладаг. Нүүр ам таталт өгдөг,
хэл яриа ээдэрдэг, нүдний хүүхэн хараа мууддаг ч гэдэг юм уу те. Тэг яг энэ шинжлэх ухааныхаа хэлээр одоо эмнэлгийн салбарын энэ өвчнийг юу гэж үздэг вэ гэхээр энэ бол өвчин биш юм аа. Энэ бол согог гэж үздэг юм. Согог буюу эмгэг те, согог. Одоо ямар нэгэн нөлөөтэй, гадны нөлөөтэйгээр одоо бий болдог ийм өвчин юм байна л. Ихэвчлэн хүмүүс энэ саа өвчтэй хүмүүсийг юу гэж хардаг вэ гэхээр яг манай Монгол улсад бол нэг 1600 орчим ийм саа өвчнөр өвчлсөн хүмүүс байд юм. Яг одоогийн цаг үед. Тэгэхээр энэ тэр цаг үед бас нэлээд түгээмэл дэлгэрдэг байсан өвчин баг. Одоогоос 2000 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хүмүүс юу гэж хардаг вэхээр ихчлэн энэ бол нэг удам дагдаг тий. Удамшдаг ийм өвчин гэж хүмүүс ерөнхийдөө үздэг юм байна л да. Зүгээр ингээ энгийн одоо бид нар ч гэх юм уу тий одоо мэрэгжлийн бус хүмүүс. Харин эмчнэр юу гэж зөвлөж байгаа гэхээр энэ бол тийм өвчин биш ээ. Энэ бол зүгээр эмгэг буюу согог тий ямар нэгэн тийм гадны нөлөөллөөс бий болдог өвчин юм а гэдгийг одоо зөвлөдөг юм байна. Зөвлөдөг юм. Тэгэхээр энэ саа өвчтэй хүнийг нөгөө дөрвөн хүн нөгөө нэг хэсэг хүмүүс авчираад Есүс Христийн өмнө авчираад Есүс Христ тэнд нэгэн гайхалтай эрх мэдэлтэй тухаглалыг эрх мэдэлтэй ажлыг хийсэн баг. Тэр юу гэхээр анд минь итгэлчин чиний итгэл үнэхээр агуу байгаа учраас тий чиний итгэл үнэхээр сайн байгаа учраас чиний итгэл үнэхээр магтууштай байгаа учраас нүгэлчин уулзлагдлаа. Найз минь гэж хэлсэн баг. Ойлгож байна тий? Тэгэхээр Библиэлд маш олон бас одоо энэ уйман өвчин, саа өвчин тий тэгээд чөтгөр дэзэмдүүлэх гэл янз бүрийн өвчний талаар гардаг л да. Тэгээ энэ дэр бол бас нэг хэд хэдэн зүйлүүд байгаа. Нэгдүгээр магадгүй тий бурхан хүсэж байгаа учраас энэ өвчнийг тэр хүний амьдрал зөвшөөрсөн. Магадгүй энэ хүн одоо яг энэ зүйлээс харах юм бол энэ хүн гэм нүгэл хийсэн учраас тэр хүний амьдралд бас өвчин ирдэг. За магадгүй өөрийн бие махбодыг буруу авч явснаас болж тэр хүний амьдралд өвчин ирдэг гэдэг ч юм уу те. Ийм зүйлүүд байна л да. Тэгэхээр өнөөдөр яг энэ саа өвчний талаар харах юм бол Иесус Христ хэлсэн нүгэлчин уурчлагдлаа гэсэн байна. Магадгүй энэ хүн Бурхны өмнө нүгэл хийсэн учраас энэ өвчнийг авсан байх магадлал өндөр байгаа гэсэн. Энэ өвчнийг авсан байна гэдэг нь харагдаж байна хаа. Тэгээд хэлсэн. Итгэлчин таалагдсан учраас, итгэлчин агуу байгаа учраас нүгэлчин уучлагдлаа гэсэн байна. За тэгэхээр бүгдээр яг энэ үйл явцаас нэг хоёр зүйлийг л өнөөдөр сурах болно хаа. Хоёр зүйлийг. Нэгдүгээрт нь бид нэр энд нүгэл гэдэг зүйл гарч байгаа учраас яалтчгүй сүнслэг зүйл бидний амьдралд яригдаж эхэлнэ гэсэн. Сүнслэг зүйл гэдэг бол бидний нүдэнд харагдахгүй бидний амьдралыг боолчилж байгаа зүйлсүүдийг хэлж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр өнөөдөр бид Есүс Христийг хэдийгээр дагаад явж байгаа ч гэсэн нэгдүгээрт бид Бурхантай үнэхээр уулзсан уу бах танараа? Бурхны хүч чадал тань дээр ирсэн үү? Бурхны хаанчлал тантай хамт байгаа юу? Бурхны эрх чөлөө таныг чөлөөлж байгаа юу? Гэдэг зүйлийг өөрсдөөсөө харах боломжтой юм байна. Мөн цаашаа харах юм бол бидний амьдралын талбар бүр дээр яг энэ саа өвчтэй хүн шиг бидний амьдралын талбарууд ийм өвчнөд баригдсан байгаа юм биш үсттэй. Өвчнөд баригдсан байгаа юм биш үсттэй. Гэдэг асуулт өнөөдөр бидний дотор бидэнд гарч ирж байна. Магадгүй бидний харилцаанд, магадгүй бидний Бурхантай харилцах харилцаанд, магадгүй бидний зан чанар дээр, магадгүй бидний зориулалт, магадгүй бидний золиос юу вэ те энэ бүх зүйл дээр мэдээж бид нар эзэн дээр ирэх үед энэ бүх зүйлүүд чөлөөлөгдсөн байж болно. Гэхдээ бид тэр зүйлээ мартцсан явж явах магадлал их байдаг юм байна.
Библиэс харах юм бол хэрвээ чамд надад итгэл байх юм бол чөлөөлөгдөх болно гэсэн. Нүгэлчин уушлагдах болно гэдэг энэ эрх мэдэлтэй тунхаглалыг Бурхан хэлсэн баг. Амен. Ягдвал саавчтай хүнд хэлэхдээ түүнийг авчирсан залуучуудын итгэлээр дамжуулаад түүний нүгэл уушлагдсан юм байна. Нүгэл нь уучлагдсан. Тэгэхээр өнөөдөр бидний Бурханд итгэх итгэлээр дамжуулан бидний амьдралын талбар бүр дээр чөлөөлөлд явагдах бүрэн боломжтой юм аа гэнэ. Тэр Лук номын 4-р бүлгийн 18-аас хэлэхдээ би олзон байгаа чуудыг чөлөөлөхийн тулд ирсэн юм аа гэж хэлсэн. Би ядуу байгаа хүмүүс сайн мэдээ тараахын тулд ирсэн юм аа гэсэн. Би та бүхэнд эрх чөлөөг тунхаглахын тулд ирсэн юм аа гэсэн. Би та бүхэнд эзний тааламж жилийг зөвшөөрөхийн тулд ирсэн юм аа гэдэг хэлсэн баг. Тэгэхээр энэ бүх зүйлийг Бурханд итгэх, түүнд итгэх итгэлээр дамжуулан авах бүрэн боломжтой юм аа. Тэгэхээр итгэл гэдэг зүйлийг бид нар Библиэс харах юм бол энэ бол бүрэн зориулт байгаа тийм үү? Бүрэн зориулт. Золиос юунд ч эргэлзэхгүйгээр зөвхөн түүнд итгэх. Бидний итгэлийн амьдралд эргэлзээнүүд зөндөө байдаг шүү дээ, тийм үү? Ялангуяа би анх Иесус Христ итгэхдээ бол нэлээд хэцүү л итгэсэн. Итгэж чадахгүй байсан байхгүй. Харин Бурхны нэгүсэл миний дээр учраас би зүгээр 100% түнд итгэхийг л хүссэн. Харин тэр мөчөөс эхэлж миний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөлт эхэлсэн. Та бүгдийн амьдрал ч гэсэн энэ зүйлүүд байгаа гэдэг тогтхонч хэрэгэлцэхгүй. Тэгэхээр итгэлээр дамжуулж бидний амьдралд байгаа боочлол дотор байгаа бүх зүйлүүд чөлөөлөгдөх бүрэн боломжтой юм а гэдгийг Есүс Христ яг энэ цаг мөчид энэ үйл явдлаар дамжуулан тунхаглаж байна гэх юм. Амен. Тунхаглаж байна гэх юм. Эзнээс ирэх хүч бол гайхамшигтай юм. Эзнээс ирэх чөлөө бол гайхамшигтай юм ах тунар. Бүгд хамтдаа Бурхантай уулзцгаая. Бурхантай нүүр тулцгаая ах тунар. Та бүү эргэлз. Есүс Христийг иш үзүүлэхээр түүнийг үнэхээр миний яраас эргэж нэг юм а гэдгийг тунхаглахаар ирсэн нэгэн хүн байдаг шүү дээ. Тэгээ Иохан Баптист гэдэг. Энэ хүний хийх ажил бол ерөөсөө л Есүс Христийг л тунхаглах. Тэр бол гайхамшигтай нэг юм а. Тэр бол үнэхээр эрх чөлөөтэй нэг юм а. Тэр бол таныг аврах чадaltaй нэг юм а гэдгийг тунхаглахаар ирсэн юм ажилтай хүн байсан. Есүс Христ өөрийнхөө үгэндээ хэлэхдээ эмгтэй хүмүүс дундаас төрсэн хүмүүсээс Иоханоос агуу нэгэн энэ дэлхий дээр байхгүй маа гэдгийг хэлсэн мэт. Тэгэхээр тэр бол үнэхээр агуу нэг юм байх гэдэг шүү дээ, тийм үү? Тэгээ тэр хүн энэ дэлхий дээр ирээд өөрийнхөө ажлыг гайхамшигтайгаар хийсэн. Тэгээ өөрийн гэсэн гайхамшигтай дагалдагчтай болсон байсан. Тэгээд тэр хүн Есүс Христэд баптизм хүртээж байгаа. Есүс Христ баптизм хүртээж байгаа. Тэгээд мань нөхрийг хаан Херод хаан тий бариад шоронд хордог. Тэгээ шоронд байх үедээ мань нөхөр өөрийнхөө дагалдагч нарыг Есүсээр илгээгээд нэгэн асуултыг асуулгасан байдаг. Та нар санаж байна тий? Та ирэх ёстой нэгэн мөн үү гэдэг асуултыг асуусан. Магадгүй нэг талаас энэ нөгөө нэг хүн төрлөх эмгтэй хүнээс төрсэн гайхамшигтай хүнд нэгэн тийм эргэлзээ төрсэн юм шиг. Би ажлаа гүйцэтгэж чадсан уу? Тэр яг ирэх ёстой нэгэн мөн үү? Тэ нөгөө талаасаа тэр бас баталгааг авахыг хүссэн баг. Тийм учраас өөрийнхөө дагалдагч нарыг Есүс Христ рүү илгээгээд та ирэх ёстой нэгэн мөн үү гэдгийг асуулгадаг. Харин Есүс Христ юу гэдэг вэ? Сохрууд нь хараа орж өвчтөе нэг нь эдгэрч чөтгөрд эзэмдүүлсэн чөлөөлөгдөж
өгсөн амилж байна. Энэ болгоны хүч шилхтэн гэдэг. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр магадгүй бидний амьдралд явж хат эргэлзээний төрнөө. Гэтэ та энд бүү автаар. Бурхан бол ирэх ёстой. Есүс Христ бол ирэх ёстой. Нэг нь муу юм шүү бах та нар. Амен. Тийм учраас түүнд итгэлээ өгцгөө явах та нар. Түүнд бид нар бүрэн итгэлээ өгөх аваас бидний амьдралд байгаа аливаа саад бэрхшээлтэй зүйлүүд чөлөөлөгдөх болно. Эдгэрэх болно. Уучлагдах болно ах та нар. Яг тэгвэл эзэн өөрөө энд чиний итгэл чин агуу байгаа учраас нүгэл чин уучлагдсан гэдгийг хэлсэн байна. Ойлгомжтой тий? За хоёр дахь зүйл нь бид 100% өөрлөгөө Бурхан өөрийн үгийг хэлэхдээ зөвхөн танд л зөвхөн надад л зориулж өгсөн юм үг байгаа тийм үү? Энэ зүйлээс би суралцаж би өөрчлөгдөх ёстой. Энэ зүйлээс би суралцаж би түүнтэй хамт байх ёстой гэдгийг л эзэн маш ихээр сахиж чиглүүлж байгаа гэсэн. Тийм учраас бүгдээрээ дотоод зүрх сэтгэл рүүгээ, өөрийнхөө амьдрал руугаа, өөрийн итгэлийн амьдрал те бидний амьдралд зөвшөөрөгдсөн ямар талбар байна те тэр талбар бүр дээрээ эзэнд итгэцгээ явах тань. Түүнээс зарим дээр нь итгээд зарим дээр нь өөрийнхөө шийддэг басан юм. Зарим дээр нь итгээд зарим дээр нь нэг сайн ихчээрээ шийдвэрлэдэг тийм талбар биш байя. Тэ зарим дээр нь итгээд зарим дээр нь үнэхээр нэг сайн тэ чухал вэ гэдгийг яг энэ зүйлээр дамжуулан эзэн өнөөдөр амийн талах чуулганы өөрийнхөө дуудсан ах トゥ нарт хэлж байна. Таны бурханд итгэл ямар гайхамшигтай нөлөөлөлттэй юм бэ? Таны бурханд итгэл ямар гайхамшигтай үр жимстэй юм бэ? Таны бурханд итгэл ямар гайхамшигтыг бидний амьдралд, бусдын амьдралд энэ дэлхий дээр авчирдаг юм бэ гэдгийг эзэн бидэнд илчлэхийг хүсэж байгаа юм байна. Таны итгэл ямар үнцэнтэй юм бэ? Амен. Тэр өнгөрсөн 5 дахь өдөр би Цэнгэл хоёрын эсийн бүлгийнхандаа бас уулзаж нөхөрлсөн. Тэр үеэр бид нар итгэл бишрэл, итгэл үнэмшил гэдэг талаар юм гайхалтай бас юм яриа өрнүүлсэн байдаг. Тэгээ тэн дээр бид нар Исүлээ байсан. Тэгээ бид бүхний нэгдсэн юм юу байсан бэ гэхээр хүн итгэл үнэмшилгүйгээр амьдрах боломжгүй юм байна гэдэг дээр нэгдсэн баг. Итгэл үнэмшилгүйгээр. Хэрвээ бид нар энэ бидэнд итгэл үнэмшил байхгүй байх юм бол энэ дэлхий ямар утга учиргүй байх юм бэ? Тэ? Ямар тэ уйдгартай байх юм бэ гэдэг зүйлийг бид нэр тэр газрыг ингээд хэсвэлээ ярилцаад тэгээ тал талаас юм нийлвэх яг энэ зүйл дээр нэгдсэн. Харин энэ итгэл үнэмшил хинээс ирдэг вэ гэхээр хамгийн зөв буюу үнэн итгэл үнэмшил эзнээс ирдэг юм ах та нар. Энэ дээр тууштай зогсцгоё гэдэг зүйлийг бид нар ярилцаж нөхөрлөө штэ. Тэр газар хамтдаа бас эзнийг алдаршуулж суралцсан цагууд байсан. Тэгэхээр бидний амьдралын итгэл үнэмшил зөвхөн Есүс Христээр байхаваас танаар дамжуулан бусдад эзэн нөлөөлдөг юм ах та нар. Та эзнээс асуух тун. Та надаар дамжуулан очихыг хүсэж байгаа газар, очихыг хүсэж байгаа хэн нэгэн, очихыг хүсэж байгаа таны хаанчлал байна уу? Амен. Таны итгэлээр дамжуулан нүгэл уучлагдах болно. Таны итгэлээр дамжуулан тэр газар эрх чөлөө тунхаглагдах болно. Таны итгэлээр дамжуулан тэр газар сайн мэдээ дэлгэрэх болно. Таны итгэлээр дамжуулан тэр газар эрх чөлөө ирэх болно ах та нар. За ийм үйл явц болж байсан чинь тэнд нэгэн бас нөгөө нэг хянагч нараас ч болоод нэг ийм самуурал үүсдэг. Юу болсон бэ гэсэн нөгөө нэг хуулийн багш нар чинь энэ ирнэ бусдын гэм нүглийг уучладаг хинбэ? Тийм бодож байгаа бодвол бас зөв байхгүй. Үнэн шүү дээ тий. Бурханаас өөр хэн гэм нүгэлтнийг уучлах юм бэ? Бурханаас өөр хэн нэгэн үнэхээр тэр эрх мэдлийг тэр газар тунхаглаж чадах юм бэ? Харин тэр бүгдийн бодож байгаа бодлыг Иесус Христ мэддэг. Тийм үү? Бодож байгаа бодлыг Иесус Христ мэддэг.
Тэгэд Есүс Христ энэгээр бас юу гэж яхаар тэр бол төгс хүчит бурхан юмаа гэдгийг бас илчилж байгаа нэг илэрхийлэл юм. Тэр үнэхээр төрс хүчит тэр эрх мэдэл байгаа учраас тэр газар уучлалыг авчирсан эзэн юм. Тэр өнөөдөр бид магадгүй эзэнд итгэлээ өгөөд явж явах үед бидний эргэн тойронд биднийг шүүж, биднийг үгүйсгэж, биднийг гадуурхах явдлууд бол бишгүй байдаг тийм үү? Зөндөө байгаа. Тэр энэ болгоноос болж та бүү итгэлээ нураагаарай. Бүү итгэлээ худалдаарай гэж. Таны эзэн түүний бодож байгаа бодлыг мэддэг нэг юм аа. Бидний эзэн түүний зүрхэндээ шийдсэн шийдлийг мэддэг эзэн юм аа. Амен. Тэгэхээр Бурхны хүч бидэнтэй хамт байгаа учраас, Бурхны эрх мэдэл тантай хамт байгаа учраас, Бурхны эрх чөлөө тантай хамт байгаа учраас бүү айхтун. Тууштай бөгөөд зоригтой алгацгаа яахтун. Тэгээд эзэн өөрийгөө бурхан муу юм а гэдгийг илчлэхийн тулд нөгөө саавчтай хүнд бус дэвсгэрээ аваад явахтун. Тэгэхээр нөгөө хүнээр дамжуулж ирсэн хүн чи яадаг вүлээ? Босоод дэвсгэрээ аваад явж байгаа. Энэ ямар гайхалтай үйл явдал байх тунраа. Та бодоод үзэл дээ. Хэн нэгнээр дамжуулаад ирсэн тэр өвчтөн тэр хүний итгэлээр дамжуулаад босоод дэвсгэрээ аваад явсан баг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд байгаа, бидний эргэн тойронд байгаа тэр бүх зүйлийг дамжуулаад эзэн дээр ирцгээе яах вэ? Та бүү хойрог бай. Та бүү хуурт. Та бүү бусад зүйлд найд. Зөвхөн эзэнд найдах юм байна. Таны зориулт бүрээр эзэн ажиллах болно. Таны шийдвэр бүрээр эзэн хүрэх болно. Амен. Энэ гайхалтай үйл явдал юу болсон бэ гэхээр итгэрээд Бурхныг тунхаглаад явсан баг шүү. Тэгэхээр бидний амьдралд энэ гайхалтай зүйлийг мэдрэх бүрэн боломж байгаа хат нар. Бүрэн боломж. Зарим нэг нь энэ зүйлийг мэдрээд явж байгаа. Зарим нэг нь энэ зүйлийг амссан учраас өнөөдөр энэ газар сууж байгаа, тийм үү? Тэр бол байдаг нэг юм. Тэр бол хүч чадалт нэг юм. Тэр бол эрх мэдэлтэй нэг юм хат. Амен. Бүгдээ түүнд нэг алдрын чангалгад ашиглалтыг өргөе. Яагаад гэвэл тэр сайн эзэн юм аа. Амен. Халелуя. Тэр ах түнрээ яг энэ бүгдээс харах юм бол бидэнд ганцхан боломж байна. Тэр бол эзэнд итгэх. Тэр бол Есүст итгэх. Тэр бол Бурханд итгэх. Тэр бол Библиэд итгэх юм аа. Танд итгэх итгэл байгаа юу? Та энэ итгэлийг гаргах хүсэл, ирмэлзэл, зүтгэл, зориулалт, солиос бидэнд байгаа юм. Тэр бүгд хамтдаа эзэнд итгэлээ хүзгээе. Энэ гайхалтай үйл явдлаас болоод нөгөө шүүж байсан хүмүүс Бурхныг халтаршуулсан юм. Есүс Христ худал тунхаглах ямар ч боломж байхгүй. Өөрөөс нь ч тэр зүйл гардаггүй гэсэн. Гэхдээ хүмүүс бас мушгих юм бол энэ худлаа ярьсан гэж бас хэлж болно тийм. Тэхийн тулд тэр газар нэг хянагч нар нь байсан учраас яалтчгүй Бурхны эрх мэдэлд тэр хүмүүс орсон. Бурхныг алдарч. Тэгээд юу ч хэлсэн гэж өнөөдөр ямар сони юм, хачин юм тий ямар гайхмаар юм бид нэр үзчихвэ гэдэг зүйлийг тэр газар ярьсан багш. Ах тунраа Есүс Христэд итгэлээ өгж бусдад гайхшралыг төрүүлцгээе. Есүс Христэд итгэлээ өгж өөрийнхөө амьдралд гайхшралыг төрүүлцгээе. Есүс Христэд итгэлээ өгж тэгэхээр ядуу сайн мэдээг тунхаглаж тэр газар гайхшралыг төрүүлцгээе. Есүс Христэд итгэлээ өгж саавчтай нэгнийг идгээцгээе. Амен.
Танаар дамжуулан энэ бүрэн боломжтой юм аах та нар. Таны итгэлээр дамжуулан энэ зүйл зөвшөөрөгдсөн юм аах та нар. Амин. Өнөөдөр бид түүнд итгэлээ өгж түүнийг дагаж явах хүний хувьд энэ гайхамшигтай өрөөлөдийг зөвхөн амьд Бурханаас авсан юм аах.